Улаанбаатараас Орхон руу явж исэн 2 автобус байсан, нэг 80 зорчигч байсан. Тэр бол тэр зорчигч нар Улаанбаатараас Эрдэнэт рүү Орхон руу явж исэн, Богоонд суугаад цаашаага явсан байгаа. Дээр нь наашаага явж исэн нэг автобус байсан. Тэр автобусны зорчигчдын бол нэг 5-6 хүн нь бол буудалд хоногдсон байгаа. Бусд нь бол өөрсдийнхөө боломжтой газруудаар хоноглоод одоо тэгээд хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Зарим юунууд бол бас мөн булганаас Улаанбаатар хотын чиглэл зорчиж явсан Араасан жигүүр компани автобус мөн зорчигчдоо одоо манай дархны автовокзал дээр хонуулаад одоо хөдөлгөөнд оролцоо явж байна. Хөдөлгөөн бол жиг дүргэлжилж байна. За ариун шар зам хошооны хувьд бол гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж бас тийм хил ам гаргасан зүйл байгаа. Энийг бол тухайн аж ахуйн нэгжтэй бид нэр гэрээнийхээ үүргийн биелэлтийн талаар хариуцлага тооцож яригдана. За энэ бол гэрээ одоо түтгэл зүйлэх ч юм уу цуслах хүртэл тийм арга хэмжээ байж болно.